Ивентийг эхлэх Крейг Федерик ах бол эхэлсэн. Тим Кук бол эхлүүлээгүй. За тэгээд Крейг ах бол онгоцон дээрээс шүртэй буулт бол ийсэн. За тэгээд түүний дараа бол Тим Кук бол одоо ивентийг бол эхлүүлсэн. За тэгээд 6 том сэдвийн талаар бол хэлсэн. Тэс дараалалаар нь Vision OS, iOS, Audio болон Home хэсэг, WatchOS, iPadOS, macOS гэдэг зүйлүүдийг бол ярихаа бол дурдсан. Vision OS-ыг хамгийн эхэлж ярихдаа бол одоогийн байдлаар 2000 гаруй аппликейшн бол байгаа. За тэгээд цааш бол мэдээж хэрэг бол нэмэгдэнэ. За тэгээд iPad болон iOS дээр одоо Vision OS дээр синхрон ажиллах боломжтой 1.5 сая аппликейшн бол байна гэдгийг бол дурдж ийсэн. Тэгээд мэдээж хэрэг Vision OS дээр бол мэдээж хэрэг хамгийн чухал хөгжүүлэлтийн зүйл нь орж ирэх гэж бол бодож байгаа. Яагаад тэгэхээр Vision OS 1 нь бол байсан бол одоо ингээд Vision OS 2 нь бол ингээд орж ирж байгаа юм байна. За тэгээд мэдээж хэрэг special ийм фото бичлэгүүд бол мэдээж хэрэг бол байгаа. Энэ дээр бол сайжруулалтууд бол орж ирсэн. За тэгээд тэрнээс гадна алганыхаа байдлыг дээшээ харуулж агаад одоо home screen-ийг гаргаж ирээд буцаагаад доошлуулаа харуулах юм бол Vision OS-ийнхаа одоо батарейны мэдээллүүдийг бол авч боломжтой юм байлээ. За тэгээд кинотеатр юм шиг одоо кино үзэж байгаа тэр байдал дээр сайжруулалт бол орсон гэж бол хэлсэн. За тэгээд мөн адил түрүүний дурдсанчлан одоо спешиал бичлэгүүд хүртэл одоо өмнөхөөс бол одоо сайжирсан юм байна. Vision OS ер нь бол айгүй цомхон байдлаар бол апдейт бол гаргаж бол дурдсан. Тэгээд мэдээж хэрэг зөвхөн Америк нэгдсэн улсад бол худалдаалагддаг байсан бол одоо Хятад, Япон, Сингапур, Австрали, Канада, Франц, Герман, Их Британи одоо улсуудад худалдаалагдаж бол одоо эхлэх юм байна. Өнөөдрийн Тисяд өглөжсэн хамгийн чухал зүйл iOS 18 бол шууд дараа нь ярьж эхэлсэн. За Крейг бол шууд демо байдлаар шууд бол үзүүлээд явцсан. Аппликейшн хаач барилуулж болно. Шууд багцлаж байгаа шууд доошлуулж исэн. Дуртай зураг харах гэхээр хогч халахлаад байгаа бол тий. Тохоо бүтэн байдлаар харахыг хүсвэл шууд доошоо татаа барилуулж болно. За тэгээд тэрнээс гадна заавал тиймэрхүү байдлаар ч биш тийм үү. Үнэхээр л хаана бол хаанаа барилуулна гэдэг бол хэлж ийсэн. За тэгээд энэ анханасаа Android дээр байсан энэ хөвөлдөл энэ олон жилийн дараа Android анх байхдаа л юм байсан бол одоо iOS хөгжүүлэлтийн хувьд одоо iOS 18 дээр орж ирж байна. Бүхэлдээ 17, 18 жил хүлээж иж бол орж ирж байна. За үүний дараа бол гой зүйл орж ирсэн. Dark mode-ийн сайжирсан байдал. Аппликейшнуудын ерөнхий үзэгдэлд бол илүү хар болж одоо ирсэн байгаа. Энэ бол аянд айгүй гоё таалагдсан. Бараг л Dark mode 2.0 юм шиг бол харагдчихсан. За тэгээд үүнээс гадна мөн таамаг мэдээний дагуу биелсэн зүйл яг юу вэ гэхээр аппликейшнуудыг яг нэг тийм theme суулгацсан юм шиг ерөнхий бүгднийг адилхан өнгөөр уусгаж бол харуулж байгаа юм байна. Энэ бол одоо айгүй гоё санагдсан. За тэгээд их олон хүлээгдэжсэн зүйлсүүд маань бол нэмэгдсэн. За энэ бол айгүй гоё санагдчихсэн. За тэгээ байжсэн чинь control center өөрчлөгдсөн. Ерөнхий байдал нэг тийм бүөрийнхээ анзаарэгдэжсэн. За тэгээ тэрнээс гадна харагдсан бас өмнөхөөсөө ерөнхий адил гаргаж байгаа гэсэн яалтч бас шинжилэлт бол орж ирсэн анзаарчихсан. За тэгээд контрол центр маань 3 хэсэгт бол хуваагдаж байгаа. Ерөнхий одоо бүх одоо тоглолууд байгаа хэсэг. За тэгээд доошоо гүйлгэх юм бол music application хэсэг. За тэгээд дахиад доошоо гүйлгэх юм бол home screen биш home одоо гэрийнхээ одоо ухаалаг тохиромжуудыг удирдах хэсэг ингээд 3 том хэсэгтэй мэлээ. За хэрвээ та нар санаж байгаа бол iOS 10 үйлдвэрлэлийн систем дээр ерөнхий контрол центр байгаад баруун тишээ свайплахад одоо music контролууд бол гардаг байсан. Харин үүн дээр бол iOS 18 дээр ингээд 7-8 жилийн дараа хажуу тишээ биш ингээд доошоогоо гүйлгдэг байдлаар ямар ч үс ингээд орж ирлээ. Энэ бол надад аюул гой санагдсан. За тэгээд мэдээж хэрэг энэ харагдаж байгаа бүх тоглоодыг энэ байрыг нь сольж бол өөрчлөлт мэдээж хэрэг болон гэхдээ ерөнхий систем файл байрласнуудыг бол өөрчлөлт болохгүй юм байлээ. Шинээр нэмж байгааныхаа байрлалыг бол сольж болох нэ. За тэгээд мөн адил хамгийн анх iPhone 10 гарахад дэлгэсэн дээр нь зүүн болон баруун дон болонд нь хизээж өөрчлөгддөггүй чийдэн болон камерны тоглолыг өөрчилж болдог бол мөн гоёо гэж ярьдаг байсан бол одоо iOS 18 дээр тэгж болдог болох нэ. Бүтэн дэлгэцтэй iPhone загваруудын хувьд бол боломжтой. 2 дахь үеийн iPhone SE, 3 дахь үеийн iPhone SE дээр бол мэдээж хэрэг юм тоглол байдаггүй. Тэгэхээр ч байсан Notes эсвэл ингээд шууд татсан аппликейшнуудаа хүртэл ингээд shortcuts маягаар оруулж болдог болох нэ. Энийг нь бол одоо 15 загварууд дээр шууд action button гараа сольж ийсэн. Энэ бол надад гой санагдсан. За тэгээд аппликейшн нууж болдог болсон, бас төгжиж болдог болсон. Нуусан аппликейшнууд нь болохоор App Library-ийнхаа баруун дод бол харагдаж байгаа юм байлээ. iMessage дээр явуулсан мессежн дээр реакц ихэд нэг 4-5 нэг тийм одоо зүрх лайк, дислайк гэдэг зүйлүүд байдаг байсан бол одоо ямар ч эможигоор одоо хариулт үзүүлж болдог болсон байх нэ. Энэ бол бас аюу гоё байсан. За тэгээд бас одоо
цагийг нь тохируулаад мессежнүүд бол явуулдаг болсон юм билээ. iMessage-нэвд энэ бас аягүй гой санагдсан. За тэгээд тэрнээс гадна яг мессежийн дундаа зарим үгийг нь одоо bold форматаар доогуур нь зурх, дундуур нь зурх гэх мэт зүйлс бол боломжтой болжээ. За тэгээд зарим нэг үгнүүдийг одоо анимашн дах, эможинууд анимашн дах тийм үү? Бас тэгэхээр тухайн үгнээс хамаарал бас автомат нэг тийм анимашнууд оруулж ирж бодог болсон юм байна. За тэгээд тухайн үгээ сонгож жоод янз бүрийн дизайныг нь өөрчилж болдог гоё юм зүйлтэй болжээ. За тэгээ мессежтэй холбоотой өөр зүйл нь юу гэхээр одоо iMessage бол яг интернетээр явчихж байгаа. За text message бол одоо антенаар явчихж байгаа тийм үү. За тэгвэл бүр ингээд хиймэл дагуулаар хүртэл одоо мессеж бол явж болдог болох нэ. Энэ бол яалтчгүй iPhone 14-15 цагаараа хиймэл дагуултай харьцдаг учраас бас яг уу Монголд бол мэдээж ирэх боломжгүй. Гэхдээ ядаж Америкт бол ингээ боломжтой. Өөрчлөлөд ярих юм бол mail application бол шал өөр болсон, категоритой болсон. Одоо яг харах юм бол ерөнхий харагдсан хүртэл өөрчлөж байгааг бол та нар харж байна. За түүнээс гадна Apple Maps бол шажирсан байна. Яг ууланд талхалт хийдэг хүмүүсийн өөрсдөө рутийг зоож болдог болсон байна. За мессежн дээр мессеж биш одоо нэг Apple өөрсдийнхөө нэрийн утсыг ингээд Bluetooth асаалтад тохиолж солилцдог байсан бол энэ удаа шинээр нэмэгдсэн зүйл нь одоо мөнгө хоорондоо шууд одоо шилжүүлдэг болсон байх нэ. Энэ бол надад гой санагцсан. За тэгээ journal application дээр бол бас шинэ зүйлс бас нэмэгдсэн байна. Геймингийн хувьд болохоор iOS дээр юу нэмэгдсэн бэ гэхээр яг тухайн нэг тоглоомыг тоглож байхад тоглоомн дээр нь анхаарал одоо ажиллагааны хувьд сайжруулалт арталт нь уншиж байгаа зүйлсийг одоо мөн ажиллагааны хувьд одоо байхгүй болоход тоглоом дээр анхаарах нэг тийм функцны зүйл нэмэгдсэн гэдгийг бол хэлж ийсэн. Энэ бол тоглоом тоглодог хүмүүс бол айгүй гоё мэдээ гэж бодож байна. Photos application бол бүр шал өөр болсон. Ерхий харагдсан шал өөр болсон. Ерөөсөө орох юм бол ерөөсөө ангиллууд байхгүй. Бүгдээр ерөөсөө нэг хэсэг дотор бол багтцсан. Одоо доошоо бүх зургнуудаа явуулж гүйлгэр дуусны дараа доошоогоо явуулах юм бол одоо favorite хэсэг, pencil хэсэг гээд альбомнууд ч юм уу бүгд нэг одоо зүйлд шууд гүйлгэж бол харагдахаар бол болсон. За энэ бол одоо энэ шөнийн танилцуулсан iOS 18 бол байла. За тэгээд вебсайтн дээрээс нь бол мэдээж ирэх шалгасан iPhone 10-аар, iPhone 10s, iPhone 10s Max, iOS 18 бол суун, альбиосор суун. Үнэхээр баяртай байна. iOS 17 дээр утаснууд хасагдсан, iOS 16 дээр утаснууд хасагдсан. За тэгээд iOS 18 дээр бол энэ зам бол ямар ч iPhone бол хасагдахгүй нэ. Бүгд iOS 17 сууж байгаа одоо байгаа бүх утас iOS 18 сунаа. Энэ бол үнэхээр энэ шөнийн хамгийн гоё мэдээлнүүдийн нэг байдлаа. Audio болон home хэсэг дээр бол одоо AirPod болон tvOS бол яригдана. AirPods дээр бол одоо Pro дээр дуу намсагч бол мэдээж хэрэг байдаг. Тэгвэл бүр voice isolation буюу бүр дуу тусгаарлагч бол нэмэгдэж байгаа маа лээ. Үнэхээр шуугиантай орчинд байхад зөвхөн өөр чинь дууг танаад бол одоо noise cancellation-аас илүү одоо сайн бол одоо ингэ ажиллана гэж бол би бол ойлгосон. За тэгээд tvOS-ийн хувьд болохоор нэг кино үзчихлээ гэж бодоход тийм үү? Тэр тухайн кинон дээрх insight гэдэг хэсэг дээр ямар жүжигчд одоо орсон талаарх мэдээллийг харж болдог болсон байна. Кинонууд нь болохоор 21-ийг харьцах 9 форматтайгаар одоо үзэж болох нэ. Энэ болохоор яг тухайн одоо тийм үү? Кино одоо продюсерлж байгаа хүн найруулагч дэвд тухайн киноныхаа форматыг 21-ээр хийцэн тэр тухайн дээр одоо харааг одоо үзэгчдэд тусгахын тулд энэ формат дэмждэг болох нь байна. За тэгээ аудио хом болцох бол одоо бас мөн адил цомхон бол дууссан. За тэгээд үүний дараа WatchOS бол ярьсан. За WatchOS 11 бол ингээд гарч байна. За WatchOS 11 хувьд бас мөн адил маш нэлээд цомхон бол гарсан. За өмнөх одоо тухайн тасгалууд байлаа гэхээр тухайн тасгалуудынхаа өмнөх тасгалуудтайгаа харьцуулах тийм функц бол одоо харж болдог болсон юм байна. Энэ одоо дан ганц тасгалууд биш мөн адил эрүүл мэндийн үзүүлэлтүүд дээр бас ингэж хардаг болсон байна. За тэгээд цагныхан дэлгэцнэрээс шууд бас орчуулгын аппликейшн ашиглаад илүү өмнөхөөсөө хэлбэр болсон гэж бол хэлж ийсэн. За тэгээд мэдээж хэрэг WatchOS дээр одоо дуртай зураг тавих гэдэг үйлдэл бол мэдээж хэрэг байдаг. За тэгвэл тэр болон зураг дундаас цааталтаа одоо машин learning маань ажиллаад за тэр зураг байвал зүгээр юм байна да гэдээ сонгоод тэгээд цаг нь хаана яаж байрлах вэ гэдэг энэ чиний өмнөөс одоо ингэж сонгож өгдөг болсон байх нэ. За WatchOS-ийн хувьд бол айгу бас цомхон бол хатад бол гарч байна. За дараагийнх нь бол iPadOS 18 бол байсан. За мэдээж хэрэг таамаг мэдээгээр бол тооны аппликейшн орж ирнэ те. Бүхэл бүтэндээ 2010 оноос хойш 14 жилийн турш тооны аппликейшн хүлээж тооны аппликейшн орж ирнэ гэсэн таамаг мэдээнүүд явсан. За энэ бол мэдээж хэрэг биелсэн. За тэгэхээр тэрнийг ярихаас өмнө мэдээж хэрэг iOS 18 дээр ярьж байгаа ерөнхий бүх өөрчлөлтүүд мэдээж хэрэг iPadOS 18 дээр бол орж ирж байгаа тий. Control Center-ийг өөрчилсөн байдал тэр одоо синхрон дим суулгах юм шиг одоо аппликейшнудаа уусгах гэх мэт зүйлс бол орж ирж байгаа. За тэгээд тэрнээс гадна Pages, Numbers, Playgrounds, Keynote гэдэг ерөнхий тийм татдаг Apple-ийн бас нэг аппликейшнуд байдаг. Тэрэн дээр одоо яг зүүн талын меню хэсэг дээрээс шууд ингэж
хуруугаараа дарж ингэж зөөж жогоод ерөнхий харагдцыг нь өөрчилж байгаа бас тийм гоё өөрчлөлтүүд бол орсон юм билээ. iPad хоорондоо холбогдсон байх үедээ одоо яг нөгөө хүнийхээ iPad-н дээрх зүйлсүүдийг өөрчлөх те виджетийн байрлалыг солих гэх үйлдэл бол гарч байгаа юм билээ. Энэ нь бол надад жоохон сонирн бол санагдсан. За тэгээд ичээц 14 жилийн дараа Tony application албисаар iPadOS 18 дээр ингэж нийгэм орж ирж байгаа юм байна. За тэгээ ерөнхий харагдцад нь бол ингэж харагдаж байгаа. Мөн адил iOS 18 дээр яхахыг нь бас харуулж исэн. Тэгээд бас history буюу өмнө ямар бодолт хийснийг нь харж болох юм байлээ. Тоо бодж болдог болсон. Notes application дотор тоо бодж болно. Энэ бол үнэхээр гайхалтай. Тэгтээ ер нь бол нэг жоохон 10 жилийн математикийн нэг ерөнхий үйлдэлтэй бодлуудыг л одоо гаргаж ирсэн. Тэр нь бол надад жоохон шүүмжлэхээ санагдсан. Гэхдээ яг цаашдаа илүү тийм үү дээд математикийн үйлдэлүүд орж ирвэл илүү гоё явах болов гэсэн хүсэл бол төрж исэн. За тэгээд бүр тэрж бай тухайн нэг гой зүйл нь санагдсан юу гэхээр функцийг хүртэл гаргаадсан. Тухайн бодолд ямар тэгштэл ашиглаж чинь тэрнийх нь одоо x-ийг тэнхлэх дээр одоо ямар график үүсгэх нь те тэр тухайн функцийг нь бол зурж байгаа байдал бол анзаарч чинь тэр нь бол надад хамгийн гоё санагдсан зүйл нэ. Apple Pencil-тэй холбоотой өөрчлөлт бол мэдээж ирж ирсэн. iPad-ос учраас одоо шууд одоо үзгэрээ зөөгөө зай үүсгээд тэр хоорондоо юм бичих шууд дээрээс нь баллаад арилгах гэх мэт гоё зүйлсүүд бол нэмэгдсэн байсан. iPadOS-ийн хувьд үнэхээр бас тооны аппликейшн гоё апдейт бол орж ирсэн. За тэгээд яг хоорондын яг одоо дараагийнхаа шинэ зүйл танилцуулахад жишээ нь юу гэдэг чинь үйлдвэрлэлийн систем дээр одоо crack авах орж ирлээ гэж бодоход одоо WatchOS дээр өөр хүн ордог ч юм уу. За тэгээд тиймэрхүү шилжилт явж байгаа хооронд crack авахгүйсэн. За тэгсэн чинь crack авах шатан дондор авирж үсэрч бүсэрлийг орлон тоглогч нь яг тоглож гинэ гэж бодсон чинь тэр орлон тоглогчдын царайг ууг нь бол стантуудыг бол царайг нь харуулах бол нь ёсгүй байдаг. Гэтэл бол яг crack ахын стантынхын царайг нь харуулаа. За тэгээд crack ах араас нь өсөрч гаж ирсэн өөрөө худлаад ороос нь гарч марж ирээ. Тэр хэсэг бол үнэхээр инээдтэйсэн. Ялт ч хуучны таньдаг царай таньдаг хоолой crack ахыг олон жил үзсэн. Үнэхээр инээдтэйсэн. Үнэхээр шүний 1-2 цагт Улаанбаатарын цар үдчихсэн ч гэсэн үнэхээр crack ах нийтдээс учраас нойр сэрэгтэл үнэхээр гоё ивентэнд бол өнгө нэмжсэн. Хамгийн сүүлд ярих хэвээр macOS бол гарсан. За тэгээ мэдээж хэрэг macOS-ийн нэршлийн хувьд одоо Америк нэгдсэн улсад байждаг гоё байгалийн үзэгдэл уул нурууд тийм үү. Тиймэрхүү зүйлсээс хамаарч гоё нэрлж бол явдаг. За тэгээд ирээдүйд цаашдаа ойролцоогоор нэг гоё нурууд уулсын нэрнүүд ойролцоогоор нэг 10-20хан шиг үлдсэн байгаа юм байлээ. Ер нь бол одоо дуусч байгаа. Гоё нэр аваад түүгээд дуусч байгаа. Тэгээд энэ удаад macOS-ийн хувьд ямар нэр авах вэ гэсэн чинь Sequoia гэдэг ийм нэр бол одоо авсан. За хамгийн ихэнд дурдсан зүйл нь болохоор macOS-ийн хувьд юу юм бэ гэхээр iPhone Mirror бол хийж байгаа юм байлээ. Тэр нь болохоор шууд одоо Mac-ийн дисплейн дээр iPhone-аа шууд нэг тийм аппликейшн багш байсан. Тэр аппликейшн дээрээ дараад iPhone-аа Mirror хийгээд тэр шууд Mac дээрээсээ аппликейшн үйлдвэрлэл нь ороод бол оролдож исэн. Тэр нь бол аяга гоё санагдчихсэн. iPhone-аа шууд хажуудалтаа stand by mode дээр тавьсан байхад шууд синхрон нэг тийм root маягаар тийм үү одоо десктоп дээрээс iPhone ол удирдахжсэн. Тэр нь бол гоё санагдчихсан. Бас одоо олон аппликейшн зэрэг нээсэн байлээ гэж бодоход 2 багаас илүү 3 бас ингэж хуваадаг болж байгаа юм билээ. Тэрийг шууд зөөж тавихад бол автоматар шууд 3 болж бол хуваагдаж байгаа юм билээ. За тэгээд видео кол хийж илаа гэж бодоход ардлынхаа бэкграундыг ардлынхаа хэсгийг бол шууд болно гэж сольж байгаа. Тэр нь одоо green screen-ийг шууд ингэ сольж байгаа юм шиг. Тэгээд артталт нь тавьж байгаа зургнууд macOS-ийн үндсэн wallpaper-ууд бол байна гэдэг бол олгосон. Тэр нь гоё санагдсан. За тэгээд мэдээж хэрэг маш олон вебсайт аппликейшнүүд дээр өөрсдөө пассвортыг ашигладаг баг. За тэгээд macOS дээр тусгаалan зориулаад тусдаа аппликейшн бол болж байгаа юм байлээ. За тэгээд тухайн пассвортууд чинь хэрвээ одоо амархан таагдах боломжтой эсвэл одоо аюулд хүртэх магадaltaй бол тэрийг сануулж байгаа юм байлээ. За тэгээд бүх гэд яг өмнө яг settings дотор тус яг ингээд байдаг байсан бол одоо ингээд тусдаа гараад ингээд аппликейшн маягаар бол гарч байгаа маань энэ нь бол одоо айгүй гой санагдсан. За тэгээд Safari дээр болохоор одоо ямар нэгэн вебсайт руу орлоо гэж бодоход reader-ээ дарах юм бол яг одоо сатааруулахгүй зүйлсийг нь сатаарах зүйлсийг нь байхгүй болоход яг анхаарах зүйлсийг нь ингэж яг гаргаж ирдэг болсон юм билээ. За тэгээд view гэдгийг дарах юм болохоор бичлэг эдрийг нь томсгоод бол харуулах юм байлээ. За тэгээд геймингийн талаар ярьж эхэлсэн macOS дээр яг ямар тоглоомд орж ирэх талаар ярьж ийсэн. За тэгээд сүүлийн үед бол айгүй од болоод байгаа Assassin's Creed Shadows бол оны төгсгөлөөр орж ирэх юм байлээ. Харин Assassin's Creed Mirage бол одоо тоглох боломжтой бол байлээ. За тэгээд macOS-ийн хувьд бол одоо ийм болж таарсан. Мэдээж хэрэг яг саний танилцуулсан бүх туршилтад үйлдвэрлэлийн системийг яг одоо өнөөдөр бол суулгах боломжтой. Харин одоо public буюу олон нийтэд тавигдах туршилтад хувилбар нь болохоор 7 сард бол гарна. Тэгэнгүүтээ нийтэд цацагдах аль бэсний хувилбар нь болохоор 9 сард бол одоо гарнаа.
За тэгээд iOS 11-ыг ярьж байхад бол Siri-ийн хөгжүүлэлт болон одоо AI-ийн талаар ерөөсө дурдахгүй байгаадсан. Тэгээд яг яг ивентийг тухайн үед яг би яг үзэж байхад жоохон хар төрсөн л доо. Жоохон хурдан дуусгаад энэ да яг one more thing гэж байгаа төгсгөлд нь ер нь AI-ийн талаар ярих гэдэг нь удаа. Тэгээд таамаг мэдэн дээр ер нь Apple Intelligence гэж гарч ирсэн. Тэр нь ер нь яах гэдэг нэ гэсэн зүйл бол бодогдчихсэн. Гэсэн бол яг ерөөсө хамгийн төгсгөлийн хэсэгт бол Apple Intelligence гэдэг нэртэйг бол гарч байгаагаа аль бисаар бол хэлсэн. За тэгээд хамгийн ихэнд бол одоо хэлсэн одоо харагдсан зүйл нь болохоор Apple Intelligence бол чиний утсан дээр ирсэн notification-уудыг ялгаж агаад хамгийн чухал байж болох гэснүүдийг нь тод болгож болдог гэснээр харуулад жоохон ач холбогдол багтааг нь бүдгөрүүлж бол арталт нь харуулах юм байлээ. Энэ бол гоё санагдсан. За тэгээд ямар нэгэн зүйл одоо мэйл бичих, эссе бичих ч юм уу холбоотой юм бичихд бол ерөөсөө одоо энэ Apple Intelligence бол чамд тус болно гэдгийг бол хэлж ийсэн. Photos application дотор хин зураг даруулж байгаа тэр дөрвөлэн гардаг шүү дээ. Жаав гэдэг хүмүүсийн царайг бол таньждаг. Тэгээд тэр хүний царайгаар нь одоо чинь төрсөдөр нь болох юм бол тэр хүний царайг нь ашиглаад одоо тусгай зураг бүтээгээд яг зураг одоо генерейт хийгээд одоо тэр хүнлэгээ одоо ашиглаж явуулж мавлах тиймэрхүү жишээ хэлж ийсэн. Тэгээд ерөөсөө одоо зураг генерейт хийх юм одоо үйлдэлтэй гэдэг бол дурдсан. Тэгээд мэдээж хэрэг иймэрхүү одоо хэмэл оюуны AI үйлдэлүүдийг хийхэд Apple Silicon-ы чипүүд буюу M1, M2, M3, M4-ийн чипүүд. За тэгээд хамгийн сүүлд iPhone 15 зураг дээр Pro дээр гарсан. 17 Pro чипүүд дээр бол ялтчихгүй. Энэ үйлдэлүүд бол байгаа шүү гэдэг бол дурдсан. Тухайн утсан дээр чинь одоо чиний хувийн мэдээллийн зүйлүүд чинь утсан дээр ч үйлдэн, зарим нэг функцүүд ялч утсан дээр ч хийгдэн. Тэгэнгүүт зарим нэг үнэхээр холбоотой хүчин чадал шаардах, үнэхээр яалтчгүй одоо зүйл гарч ирэх юм бол Apple-ийн сервертэй ялчгүй холбогдоод үйлдэлийн тэрийг болохоор private cloud compute гэж бол Apple-ийн зөвлөл нэрлсэн. Үнэхээр одоо хүчин чадал шаардах үйлдэл гарч ирвэл ялчгүй Apple-ийн сервертэйгээ холбогдоод бол үйлдэлүүдээ бол хийнэ. За тэгээд Siri ажилуулахад Siri-ийн одоо UI бол шал өөр бол болсон гэж би бол ойлгосон. Гэхдээ зөвхөн саяны дурдсан iPhone 15 зургууд дээр ингэж харагдах юм уу? Эсвэл яг энгийн iPhone 10R дээр хүртэл ингэж харагдах юм уу? Би бол одоохон харах мэдээгүй. Developer beta нэг бичлэг гарсан дараа бол ойлгох бах. Яг дэлгэц бол тойроод гоё өнгөл алаглаж бол гарах юм байлээ. За тэгээд Type 2 Siri бол шинжлэгдсэн. Дэлгэцнийхээ яг ерөнхийдөө одоо слайдж байгаа хэсгээр 2 удаа товших юм бол одоо Type 2 Siri бол ажиллах юм байлээ. За тэгээд зураг байлаа гэхэд энэ зургийг шууд Apple Intelligence ашиглаад жоохон гоё тод болгоод өгөөч, илүү гоё харагдуулаад өгөөч гэх юм бол шууд өнгөнийх нь утгуудыг нь өөрчлөөд бол явчих юм байлээ. Тэр нь бол аягүй гоё санагдсан. За тэгээд app intents гэсэн баха. Тэрийг бол ерөөсөө яадаг вэ гэхээр одоо саний тэр янзлсан зураг шууд нөөц рүү оруулах гэх юм бол Apple Intelligence чиний өмнөөс бол одоо ерөөсөө тэр зургийг чинь нөөц рүү оруулаад мэйл рүү явуулаад тэр хөлөө явуулж гээд аппликейшн дамнаж одоо үйлдэл хийдэг зүйлийг бол хэлж ийсэн. Тэр нь бол надад бас яг гоё санагдсан. За тэрнээс гадна одоо ингээд тухайн ямар нэгэн тийм форм одоо хүснэгт бүгэлжилөө гэж бодоход тэр хүснэгтээ бүглэхдээ иргэний үлэх эдрээ ашиглаад тий мэдээлэл оруулж байгаа шууд энийг ашиглах уу гэж шууд дарчих юм аа шууд Apple Intelligence чиний өмнөөс шууд одоо хүснэгтээ чинь бүглэх юм уу зүйл бол ярьж исэн. Тэр нь бол надад бас аюу гай санагдсан. За дараагийнх нь болохоор Genmoji бол гэсэн тэр нь болохоор хүссэн emoji бол бүтээн өөрөө команд хэлээд. Тэр нь бол emoji бол маш олон байдлаар бол намар болгоо нэмэгддэг бол одоо ингээд өөрийнхөө хүссэн emojиг бол бүтээж болох нэ. За тэгээд тэрнээс гадна өөр юу бүтээж болох вэ гэхээр нэг тийм background арын хан маягийн нэг тийм зураг бол бүтээж болох юм байлээ. Яг юу агуулгыг нь бол чи бол командлаа төлөх чинь одоо жаргаж буйнаар эсвэл юу гэдэг чинь дээвэрх ч юм өөрийнхөө яг тухайн зурганд яг багтах ерөнхий агуулгыг нь хилээд тэр зургуудаа бол бүтээдэг болох нэ. За тэгээд image bind гэдээ бас нэг зүйл гарсан. Тэр нь болохоор бас нэг тийм нөөцдөр холбоотой бол үйлдэлүүд бол их юм байлээ. За тэгээд clean up гэж зүйл гарсан. Гэр бүлээрээ зураг даруулаа гэж бодоход арталт нь танихгүй хүмүүс их юм бол тэрэн дээрээ шууд дараад clean up бол хийчих юм лээ. Тэгээд ямар ч юм зүйл нэмэгдсэн. За тэгээд Photos application дээр бас нэг тухайн нэг команд өгөөд ийм зургуудыг шүүгээд аваатгаач гэх юм бол тэр зургуудыг шүүж авдаг болох юм байна. За тэгээд бас нэг гой санагдсан зүйл нь нэлээд сүлд бол хэлсэн. Тэр нь юу гэхээр хин нэгэнтэй ярьж илээ гэж бодоход тэр хүний ярьсан зүйлийг шууд тэмдэглээд аваад үлдээ чинь нөөц дээр ч юм уу те. Одоо жишээ нь дараа нь яг нотлох баримт маягаар ч юм уу эсвэл яг тухайн нэг ингэж хэлсэндээ гэдэг дараа батлах зорилгоор ч юм уу те ялтчихгүй тэмдэглэж авдаг болсон надаас айгүй сонирхолтой санагдсан. За тэгээд явж исэн чинь хамгийн сүүлд ChatGPT-г бол дурдсан. Apple Intelligence буюу Siri-г ашиглаж байхад ChatGPT тусламжтайгаар ChatGPT туслах маягаар бол орж ирэх юм байлээ. ChatGPT 4.0 4O гэхүү 4.0 гэхүү 4O гэх юм зүг баг. Тэр бол орж ирсэн. За тэгээд Siri-гээс ямар нэгэн зүйл асуулаа гэж бодоход
Siri чамд санал болгоно. Энэ одоо таны асуусан зүйл дээр чинь ChatGPT ер нь бол арай баргалчил илүү хариулчих юм шиг байна шүү гэж санал болгох юм лээ. Тэгээд өөрөө чи үг тиймгээ хариулчих юм бол ChatGPT орж ирээд бол хариуг нь бол өгнө. За тэгээд мөн адил ChatGPT-гээр одоо тусламжтайгаар одоо ямар нэгэн эссе эсвэл ямар нэгэн одоо текст юм биччихлээ гэж бодоход тэрийг ямар хуу байдалтайгаар бичих үү те албаны хуу эсвэл найз руугаа юу гэх мэт зүйлс одоо ерөнхий форматыг нь зааж өгöd бол чамд бол тусуулна гэж бол хэлж ийсэн. За тэгээд Apple Intelligence-ийн хувьд бол ингэж бол таарж байна. Apple-ийн зүгээс л анх удаага албан ёсоор яг Apple Intelligence буюу AI-ийнх нь үнэхээр яг чухалчилж дурсан анхны ивент бол WWDC 24 байлаа. Тэгээд цаашдын хөгжүүлэлтийг бас тэсгээдэ хүлээж байна гэж өөрсдийн зүгээс бол хэлсэн. За тэгээд ивентийг албан ёсоор Tim Cook дуусгахтаараа дуусгасан. За тэгээд хэдүүлээд дараагийнхаа бичлэгээр iOS 18 developer beta нэгээрээ бол уулзцгаая.